Эдгээр хосууд гаргаж байгаа цаг зав хүчин чармаалт нь үр ашигтай гэдэгт найдаж байгаамаа. Ханху Уильям болон түүний сүйтгэсгөө Кейттэй хамгийн адилхан хосыг шалгаруулах тэмцээнд Европын 10 орноос эдгээр 20 хос шалгараад байгаа юм. Тэмцээнд шалгарсан хос Их Британий агаарын тээврийн EasyJet компаниар 1 жил үнгүүнснэ. Өрсөлдөгчид Ханху Уильям болон Кейттэй гадаад төрхөөрөө адилхан байхаас гадна зан авир үйлдэл хөдөлгөөнгээд бүх зүйлээр адилхан байх ёстой юм байна. Үзэсгэлэнт Пскогээ эхнэрээ болгон гуйхаас ахуулаад цэцэг шитгэн хүртэл төстэй байх ёстой. Хааны гэр бүлийн гишүүдтэй хэн нь адилхан бай тэмцээнийг зохион байгуулагч агентлагийн шүүгчид анхааралтай ажиглаж шүүсний эцэст Лондонд ажилладаг Австралиас ирсэн инженер мэргэжилтэй Саймон Ваткинсон Ханху Уильямтай хамгийн адилхан үнээр шалгарсан байна. Саймоныг хүүхэд байхаас л Ханху Уильямтай төстэй гэж хүмүүс хэлдэг байжээ. Тэрээр ярихдаа намайг 12-оос 13 настай байхад хүмүүс Ханху Уильямтай адилхан гэдэг байсан. 18 нас хүрсний дараа Ханхутай адилхан гэдгээрээ хэвлэл мэдээллийнхэнд өртөж эхэлсэн гэж ярьсан байна. Харин Сүйтгэсгүй Кейттэй хамгийн адилхан бүсгүйгээр Яталаас ирсэн Орсола Росси шалгарчээ. Орсола найзуудынхаа санал болгосноор тэмцээнд оролцохоор шийдсэн байна. Тэрээр ярихдаа манай найз над руу уцтаад Ханху болон түүний сүйтгэсгүйтэй адилхан хосыг шалгаруулах тэмцээн болж байна. Шагнал нь агаарын тээврийн EasyJet компаниар 1 жил үнэгүй үйлчлүүлэх хэрэг юм байна. Чи Кейттэй адилхан юм чинь үзээд алдаач гэж хэлсэн гэсэн байна. Хосууд одоогоор ажлаа өөрчлөхөөр шийдээгүй байгаа. Гэхдээ тэмцээнд түрүүлсэн Саймон Ваткинсон насан туршийн ажлаа олсон байж магадгүй гэж найдаж байна. Учир нь Саймон Ханху Уильямын их хэрэгэд шуугаан дэгдээхэд хэвлэл мэдээлэл ихнээс хөнхөө мөнгө олох боломж байгаамаа.